За бактест монголчуудаа бактест хийх гэж байна. Энэ бол шинэ оны 2 дахь 7 хоног эхэлж байна. Өнөөдөр бол 1 дахь өдөр. Тэгээд би өглөөнийхөө бактестийн сешн хийх гэж сууж байна. За яг дууссан газраас өргөжлүүлээ те. Тэгэхээр яалаа, юу боллоо? 4 цаг дээр бид нар энэ том balance price range руу ороод дээдлээ аваад энэ бас дээр том fair value gap. Энэ нэг өдрийн fair value gap байгаа хта. Тийм байна. За нэг өдрийн fair value gap руу бид нэр орж ирчээд зүгээрээ сэтлээд эндээс маш хүчээр яг шаа доошоо орж унж орж ирснийг харж байгаа байх. Тэгвэл 4 цаг дээр бид нарт энэ маш том balance price range. Balance price range маань болохоор energy fair value gap хичээл дээр яригдсан байгаа. Тэгэхээр energy fair value gap хичээлээ үзэг бол үзэж орж ирээрээ эндээс маш гайхалтай яг шаа явж байна. Тэгэхээр та нар харж байгаа хта тодорхой нэг PDRA энэ одоо яг миний марклсан байгаа PDRA-нууд хүчтэй байгаа. Ажиллаад байгаа. Эндээс тодорхой одоо энэ PDRA дээр очихороо reaction аваад байгаа. Яагаад вэ гэхээр бид нар болохоор institutional candle гэдэг нь болохоор бид нар мэдж байгаа те банк санхүүгийн байгууллагууд зориудаар хийсэн одоо ийм хүчтэй энэ дэр бол одоо energy fair value gap жирийн fair value gap хоёр маань огтлолцоод тэгээд эндээс balance price range үүсэж байгаа. Энийг бол бид нэр ярьсан те ханшиг маш хүчтэй нэг тал руу манипуляц хийж гаргаж ирээд тэгээд эндээсээ бид нэр реакц аваад доош унж орж ирж байгаа. Тэр энэ бол institutional candle байгаа. Эндээс бол бид нэр ер нь тодорхой хугацаанд short арилжааны боломж захиалгууд харж болно гэсэн. Зя бид нар бол нэг баг цаг дээр арилждаг 1 минут, 5 минут, 15 минут та. Тийм ээ. Ер нь бол иймэрхүү том чиглэлийн хөдөлгөөн бол нэг тийм айхтар ач холбогдолтой биш. Гэхдээ бид нар ер нь бол мэдчих хэлбэрдэг. За энд одоо шөнийн 3 цаг 39 минут бид нар энд доошо энэ structure-ыг доошо эвдээд ороод ирж байна тийм. Тэгээ энэ бол manipulation байх боломжтой. За. За харъя л да. Buy side delivery хийж байгаа. Buy side ер нь бол buy side delivery хийж байгаа. Тэгээд энд бид нарт тодорхой structure тийм. Бид нар болохоор энд унж орж ирснээрээ энэ structure-ыг эвдсэн доошо. Энэ маань ингэж эвдэрч байгаа гэсэн. Энийг эвдээд гэхдээ энийг авч чадаагүй. Энэ structure-ыг авч чадаагүй тийм. Энэ бол өөрөө sales liquidity болж байгаа гэсэн. 1 2 удаа авах гэж чадаагүй. За эндээс яагаад би manipulation гэж харж болохгүй гэхээр энэ том structure-ыг эвдэхэд энэ fair value gap маань биеэрээ эвдэж орж ирсэн байх тийм үү. Энэ том fair value gap харж байгаа тийм. 1 дахлаа, 2 дахлаа, 3 дахлаа. Энэ бол чухал ач холбогдолтой fair value gap. Яагаад гэхээр энэ fair value gap маань энэ лов 2 удаагийн ловыг эвдэж биеэрээ эвдэж орж ирсэн. Гэтэл ханш маань буцаад арилжаалагдаад дээр хаад чинь тийм үү. Эний дээр хагдаад тийш арилжаалагдлаа. Бусаж fair value gap орж ирлээ. Эндээсээ тодорхой хэмжээний реакшн авч байна. За тэгэхээр яг одоогийн байдлаар бол яг ханшиг ингэ хэцүү байгаа юм. Тэгэхээр бид ер нь бол энэ balance price range ингээд ороод ирсэн. Эндээс бол buy side delivery харна яг боломжтой. Боломжтой зүйл гэж байхгүй боломжтой. Гэхдээ бид нэр тодорхой хэмжээний доош явж одоо энэ ч юм уу те энэ ч юм уу бас нэг тодорхой хэмжээний liquidity авах болоо гэж би бодож байна. Яг энийг ингээ авцсан ингээд харангуут болж байгаа юм л да. Гэтэл надад зүгээр нэг таалагдахгүй одоо би үргэлжлүүлж sales buy side delivery харъя гэхлээр энд бол миний яг арилжааны стратеги бүрдсэн байгаа байхгүй. Гэхдээ энд нэг юм sales гэдэг байгаа юм. Бас зэр таалагдахгүй. Тэгээд энийг эвдэж чадахгүйгээр ойролцоотой лог хийчээд ингээд гараа явчихж байгаа. Гэхдээ зарим тохиолдолд ийм байдэн шүү хүмүүсээ. Би ер нь бол ашигладаггүй гэхдээ бүр хаяал хардаг заяа. Юу гэхээр энэ лов энд ингээд NQ дээр эвдрэг угааз тэгэнгүүт ES дээр одоо яг энэ цагийг харж агаад 12:40 дүүссэн энэ лов ингээ харах юм бол зарим тохиолдолд ES дээр ингээ эвдчихсэн гэдэг. Тэгэхээр энэ юу болдог вэ гэхээр SMT divergence гэдэг зүйл. Бид нар бол divergence-ийг бол мэдэх бах те. Divergence бол эрг хамааралтай одоо
тохиом хайрууд юу ч үгүй GBP USD Euro USD ч гэдэг юм уу те high low зөрөх үе бас болдог. Тэгэхээр SMT divergence гэж бол ICT-ийн бас арилжааны стратеги онл бол байдаг. Тэрийг нь бол мэдээж эерэг хамааралтай байна гэж. Тэр эерэг хамааралтай юм чи одоо энэ 1240-ийн лоо болвол ер нь бол ES-тер хэвтэгдэх ёсгүй. Гэтэ зарим тохиолдолд бол ингээд ороод харангууд хэвтэгдсэн байдаг. Тэнгүүд эндээс ES маань divergence хийгээд энд ингээд лоо хийсэн болохоор ерөнхийдөө одоо уруу хамаарлалт дээшээ явах тохиолдол бас байдаг. Тэгээ ер нь бол тэрийг би нэг их хардаггүй. Ер нь бол эцгийх бас их олон юм хараад хахаар хэцүү болох гэдэг. Арилжааны стратеги маань байхгүй зүйл одоо ингээд ороод ирэнгүүт. За бид нар үргэлжлүүлээд дээшээ арилжаад энэ том фариолграф руу орж ирж байна. Эндээс энэ левч дээр яг одоо шивж байна. Гэтэ би энэ ловыг бол эвдэх бахаа гэж бодож байна. Үсгэлээ үргэлжлүүлээд тоолъё. За эвдэх юм шиг байна. Нэлээд ойролцоо үрээд ирсэн. Бид нар одоо ер нь бол үргэлжлүүл сэлсэд илийг хийж байгаа гэсэн. Гэхдээ би эндээс үргэлжлүүлээд хэрвээ энэ ловыг энэ хаяг богино цагийн хаяг эвдэх юм бол тэгээд фариолыг авдаг сэтгэх юм бол шорт арилж байгаа юм байна. Яг үүч доош явчих. За доошоо бол одоо бид энэ sales liquidity авчлаа тийм үү. За тэгээд энэ sales liquidity-г авахд break of structure энийг яг break of structure гэдэг юм хэлж тээ. Энийг ингээ авахд чухал үүрэгтэй хай юу байсан бэ гэхээр энэ хай маань. Энэ хай. Яг тэгэхээр энэ хай, энэ лоо, энэ хай, энэ лоо гэж байгаа юм уу. Тэр энэ хаяыг эвдэж байж ер нь market structure shift гэж харж болох нэ. Market structure shift гэж харж болох уу? Тэр дөрвөлж үсгийг ишээ ч явж болно л доо. Гэхдээ хоёр structure эвдчихэж байгаа. Тэгээд 17 минутын харах юм бол ер нь дээшээ довтлох боломжтой. Том боломжтой. Тэгээд энд ингээд хоёр лоо авцсан те. За үргэлжлүүлээд ажил тоглуулцгаая. Яг нэг үсэн те. Buy sell deliver эхлэнгүүд энд бол яг liquidate хийчлээ. Энийг бол liquidation гэнэ. Яг зүгээр сэтгэлээд би нь ерөөсөө дээр нь хаагдахгүй те. Би нь ерөөсөө дээр нь хаагдахгүй. Энэ бол liquidation байгаа. Гэхдээ заяа. Одоо энд ингээд бид нэр sales delivery маань дуусаагүй гэж үзвэл заяа. Бид нар одоо энэ доошо дайрнаа. Энэ одоо те чухал байгаа. Энэ доошо бид нар дайрнаа гэж үзэх юм бол энэ маань маш том бэр сигнал. Яг тэгэхээр бид нэр sales delivery хийж байгаа. Тэгээд энд болохоор adjust-ийг нэгсэн маш хүчтэй manipulation хийж байгаа гэсэн. Яг гэх юм бол бид нэр энэ хай маань энэ ловыг хийсэн. Гэтэл энэ хай маань ингээд эвдрээд энэ шинэ хайр хай хийчихээс тэ. Тэнгүүд эндээс маш олон тооны арилж байгаа шүү дээ. Энийг бол тэ. Зах зээлд эргэл төлөв орж ирлээ. Эндээс бол бид нэр short арилжаанд орж болно гэж харж болох нь. Тэнгүүд энд юм бид нарт тийм inversion fair value үүссэн байна. Яг гэдэг байдлаар бол энэ fair value энд бас ийм inversion fair value үүсчихсэн байгаа юм байна. Энэ маань өөр бол balance price range болно. Яг тэгэхээр хоёр талын fair value тогтолцож чинь тийм үү. Нэг талаа, хоёр талаа, гурав талаа, нэг талаа, хоёр талаа, гурав талаа. Тэгээ volume balance-тайгаа эндээс бол short арилжаанд орж болно. Ер нь бол болно. 5 цаг 17 минут гэдэг чинь бид нэр дөнгөж Нью-Йорк, Лондон хил зоон маань дуусчихж байгаа юм. Шөнийн 2 цагаас 5 цаг хүртэл. Энийг бол Лондон хил зоон гэж нэрлэдэг. Asia session тавны адилхан. Лондон хил зоон тэ. Биш. Лондон session. Тэ. Лондон хил зоон. За. Эндээс лоо short арилжаанд орё гэх юм бол баг зэрэг тохгүй. Гэтэ яг хуу баг эрсдэл үүрээд баг эрсдэлтэйгээр эндээс тэ market order өгж болж байна short position. Эндээс stop loss энэ дээр 12.5 хандл тэгээд хэдүүлээ
таргет болохоор доошоо Лондон тийш нэг доотлол руу доошоо байна. Тэгээд яг би эндээс яагаад ингэж юу яаж байгаа гэхээр цагаа харангууд 5 цаг харамлаа. Өөрөнд 5 цаг харамлаа. Ерөнхийдөө бол ингэж Лондоноос хэшээ явж байгаа тийм үү. Тэгээд бид нэр Лондонгороо ингэж доошоо явж байгаа энэ ломоо авчаад ч юм ингэж явж байгаа. Тэгээд Нью-Йорк болгоод бид нэр дээш дайрах болов гэж бодож байна. Хэрэг үнэхээр дээш явах болов. Тийм болохоор эндээс place order 0.3-аар. За 0.4-оор. 0.4% гэрстэй 4% гэрстэнгүүд бид нэр юу вэ? Size 0.4 $400 шүү дээ. $1432 мэтлээ явлаа. За эндээс short арилжнаар. Энэ бол боломжтой. Яг л бид нар sales delivery дуусаагүй гэж үзэх юм бол яг энэ ингээ автсан. Гэтэ ийшээ ч явж иж болно тийм үү? Автсан болохоор жоохон онцгой л яг үнэндээ бол. Яг аваагүй ингээ те яг equal high маа ингээ яг сэтгэлгүйгээр ороод ирсэн байвал арай ихтэй байж болох байлаа. За удлаа юм байна. Энэ бол та бид нар энэ баг эсрэгтлийн manipulation орж ирж байгаа харж байгаа. Энэ manipulation. Эндээс бол хаасан дээр баха. Гараагүй дээр. Гараагүй дээр хаагаад $24 сэтгэлгээд зоо байна. За эндээс хаач. Яг тэгэхээр энэ маань баг өөрөө баг manipulation болоо ороод ирлээ. Энэ fair value gap харж байгаа. Энэ fair value gap чинь өөрөө ингээд energy fair value gap болчих жоох үнцэндээ. Энэ fair value gap маань тэгэнгүүт одоо баг эндээс long арилж байгаа боломж харж болохоор гэтээ орохгүй л дээ. Ингээд доош идэж орж бээрээс итлээд ингээд ороод ирж байгаа. Эндээс бол энэ хаяг бол авчих хаа. Тийм байна. Тэгэхээр хаасан зөв. Ер нь сая би 3 минутаар гүйлэхгүй 1 минутаар гүйлгэж жагаад энэ том candle орж ирэхэд л хаах хэрэгтэй байхгүй юу? Яг тэгэхээр энэ fair value gap-ийг чи эвдэгдэхийг хүсэхгүй. Яг тийм бол энэ fair value gap чинь өөрөө энэ баг цагийн structure доош нь эвдэж биеэр эвдэж орж ирсэн fair value gap. Тэгэхээр ер нь бол чи эндээс баг break even бол хэрэггүй шүү хүмүүсээ заяа. Яг ийм их хүн дээр break even хэрэггүй. Яг тэгэхээр заримдаа энийг ингээд зүгээр сэтэлчээд доошоо дотор нь орж хаагддаг их байдаг. Тэгэхээр яг гадаа нь хаагдах юм бол бид нар арилж байгаа хаах талаар бодох хэрэгтэй. За тэгэхээр юу ч гэсэн харъя. Юу ч гэсэн харъя тий. Энэ бол амар хүчтэй buy side delivery ихгүй юу? Энд доошоо manipulate хийж орж ирсэн шууд дээш ингэж хагдаад эндээс бол бараг long арилжаанд орж болохоор тий. Ойлгомжтой. Тэр хоёр талтай байна. Тийм болохоор нэг зүйлийг анзаараарай хүмүүс. Энэ хараа бид нар энэ нөгөө нэг энэ 3 цаг шөнө тэг 3:21-д үүссэн энэ fair value gap маань ажилласаар байгаа. Хараа бид нар ингэ явлаа эндээстэй тодорхой reaction авлаа доош унж ирж ирэхдээ эндээсээ reaction аваад буцаж гараад эндээсээ дахиж reaction аваад орж ирээл дахиад reaction аваад байгаа харж байгаа хаа. Тэгэхээр энэ бол ингэ энэ fair value gap тэмдэглэсэн чигээр үлдэх нь зөв шүү. Иймэрхүү чухал одоо тухайн тэ чухал structure явуулсан, чухал цагт үүссэн. Тиймэрхүү fair value gap-тэй хүмүүсийг тэмдэглэх хэрэгтэй. Ашиглахгүй байсан ч гэсэн ер нь бол иймэрхүү зүйлийг одоо юу гэдэг чинь liquidity pool to target-тэй. Эндээс бид нэр take profit авна гэдэг ч юм уу. Гих зэрэгээр ашиглаж болох нэ. За энэ buy side руу явж байгаа л гэж та харахаар нь та. Энэ buy side руу явж байгаа. Энэ buy side liquidity-г авах гэж байгаа. Тэгэхээр энэ бол ингээд break of structure энэ бол high тийм үү. Тэгээд бидний богино цагийн low хаана байгаа гэхээр энэ богино цагийн low sales liquidity minor sales liquidity шүү. За үргэлжлүүл энэ low дээр бид нэр хэрвээ manipulation хийх юм бол за хийсэнгүй дэшээл. Хийсэн бол бид нэр энэ buy side руу товтлж болох гэж. За энэ бол чухал high. Энэ бол чухал fair value. Үнээр чухал fair value. Хараа шөнийн 6 цаг
59 минутанд 6 цаг 56 минутанд үүрийн 6 цаг 56 минутанд үүссэн файруулга. Тэгэхээр энэ нэг макро тайм виндод орчтой. Тухайн нэг цагийн сүүлийн 10 минут бол эхний 10 минутын PD rate чухал гэсэн тийм үү. Тэгэхээр энэ бол маш чухал файруулга. Тэгээд мөн энэ buy side liquidity-г одоо энэ London Key Zone-ы хаяыг биеэрээ эвдэлж гарч ирсэн. Энэ бол чухал institutional candle болох нэ. Энэ 655-ын файруулга акна. За бид эндээс яг явж харж байгаа. Ийм их чухал файруулга явтай. Тэмдэглэсэн насар зөв чухал хамааралтай байгаа шүү хүмүүсээ. За юу бол 15 минут. Бид нар ер нь бол энэ хай руу явж байгаа гэж харж болохоор энд бид нэр sales delivery хийцэн. Одоо энэ ингээд үндсэндээ энэ маань market structure shift болж байгаа гэсэн үг. Яг энэ хай эзнэр 15 минутын дээр бол энд market structure shift хэрвээ хэдүүл 5 минут руу гарах юм бол бүцгийг харагдах хаа. Тэмээ. За энийг устгах. За market structure shift. Энэ market structure shift-ийг маань энэ файруулгыг ингээ бэрийг ордорсон. Зя. Ихэнх үржил дэшид авталсаар хамгийн ойрхон buy side liquidity болоод энэ тэ buy side liquidity equal high юм уу? За бараг л equal high buy side liquidity. Тэгэхээр одоо бид нар manipulation юм гэсэн. Үржил доошод автлах юм бол за энэ balance price руу орж ирээд энэ нэг 4 цагийн чим balance price range дээр ийшээ орж ирэх хүчтэй reaction авч байгааг харж байгаа байх. Маш хүчтэй reaction. Тэгээ энэ юу гэдүүлээ доошоо харсан. Хаймарч лөө. Тим хандл үүсч байна. Эндээс маш хүчтэй reaction авч байна. Reaction доошоо явуулсан. Дахиад reaction авч байна. За дахиад зүгээр эсэлээд энэ хаяа бол нэг liquidate хийж байгаа шүү хүмүүсээ. Liquidate хийлээ. Гэтэ би ер нь бол эндээс энэ buy side руу дайрна гэдэгтээ итгэлтэй байна. Энэ болохоор юу вэ гэхээр манай өнөөдрийн мөн үү? Агуу юм байна. Өнөөдрийн хай маань энд байна. Шууд 6 цагт маркет нээгээл үүссэн. Энэ бол intraday high буюу тухайн өдрийн хүрсэн хамгийн дээд цаг. Хүлэн 8 цаг 9 минут. 8 цаг 1 минут. За бид нар тэгэхээр одоо манипуляц хийж болох лав юм. Энэ лавыг эвдээд та манипуляц хийх юм бол за бид нар энэ байсад арай авч чадсангүй. Доош гоё манипуляц одоо яг энд бол үнэхээр гоё. Одоо бид нэр энд флешүүлээ. За энэ бол гоё шүү. За доош ивцээ. Одоо надад PD rail хэрэгтэй. Тэгэх юм бол би энэ слон хэлж байна. Энэ логыг ус тэмдэглэж байна. За энд нэг бяцхан файруулыг үүсч байна. Бяцхан файруулыг ажлаа үргэлжлүүл доош харилж чадаж энэ логыг бас авч явах шиг байна те. Энд бол ингээд ер нь гоё manipulation явчих байна. Manipulation тэгэхээр бид нар бол ер нь дээшээ дайрах боксуудаа тик хийгээл гэсэн. За тэр firewall-ыг авах reaction авч. Тэгэхээр энэ firewall-ыг авах ер нь бол ашиглаж болох юм шиг байна. Firewall-ыг авахыг бас ингээд харахтаа тэр firewall-ыг авах reaction авч гэдгийг харах хэрэгтэй. Одоо энэ бол ингээд гоё 4 удаа ингээд хүрээд зүгээр сэтлээд reaction авч тийм үү. Тэгэхээр энэ firewall-ыг авах ер нь бол ашиглаж болох нэ гэсэн. За би зүгээр энэ эндээс нь орчих юм уу. Тэгээд энэ хайруугаа давтлана гэдэг stop loss үлээр мэдээж энэ доор 1.8 intraday хайруугаа дайрж болж байна. Эсвэл 6 цагийнхаа давхар. За юу гэсэн эндээс ингээд яг энэ харлааныхаа би энэ дээрээс захиалга өгчтэй орохгүй бах. Ялчанд орохгүй бах магадлал байгаа учраас stop loss 1.8
За зүгээр энэ рүү ингээд давхаар intraday high руугаар 253 place order энэ дээр бол 0.67 эрсдэл өглөө buy limit захиалга өгсөн. За энэ арилжааны breakdown нь ерөөсөө ингэ бид нарт авах хэрэгтэй buy side liquidity байгаа. Энэ buy side тэгээ бид нар авч чадаагүй эндээс яг ирчээд одоо хідэн хандл зөрүүтэй юм бэ. Нэг хандл 21544-өөс 44125 байх ёстойгоос 21543.5. Тэр энэ бол relative equal high буюу одоо double top энэ маш хүчтэй liquidity pool таргт болж байгаа гэсэн. А тэнгуүтлээ эндээс буцаж ирээд бид нэр бензин дуусаад энэ high хийдэг гэсэн бензин дуусаад доошоо альжаал гэж байгаа тийм үү. А тэнгуүт энэ low идэрсэн. Энэ бол маш олон дооны арилжаачдыг энэ манипуляц хийж байгаа гэсэн. Эндээс бол market shift гэж харах арилжаач асар их байгаа тийм үү. Retail арилжаач. Асар их байгаа. Яг гэх юм бол бид нэр энд том resistance үнэ. Энэ resistance-ийг эвдэж чадсангүй. Одоо бол ингээ ханшаа шигэлжилтэд орж ирж байна. Бид нар өөрсдөө short захиалгыг өгнө гэдэг энэс маш олон дооны арилжаач орж байгаа. А тэр хүмүүсийн захиалгыг ашиглаад smart money маань эндээс өөрсдөө long buy side delivery хийх нэ. За хань шиг тоглуулсан. За арилжаанд бол орсон. За тэгэх баха. За энэ хаяа бол эвдсэн. Энэ хаяа эвдээд бидний ихтэй таргет бол энэ дээр байгаа тий. За одоо хэдүүлээ тодорхой хэмжээний adjustment гэнэ. За энэ fair value gap-ыг харж байгаа. Энэ inversion fair value gap. Би бол эндээс захиалганд арилжаанд орж ирэх байх гэдэг эндээс захиалга өгсөн. Гэтэ бид нар доош унж орж ирээд энэ inversion fair value gap доор харагдах зүгээр сэтэлчээд гараа явж энэ хитрхи одоо жижигхэн ч гэсэн ажиллаж байгаа үстэй. Яг тэгэхээр энийг ингээд олон удаа хөндлөсөн тийм энэ fair value gap 1 2 3 4 зүгээр сэтэл ерөөс дээш харагдаж чадахгүй. Тэгээд дээшээ энэ лаа маань ингээд гараад ирэхэд эндээс өөрөө бас энэ нэг fair value gap үүсгээд тэгээ эндээс өргөжлүүлж явж байгааг харж байгаа хаа. За тэгэхээр хэдүүлээ юу яах вэ? Одоо бол юугаа жоохон татчих болно гэсэн үг. Яг энэний доор хийх. Би энэний доор бол тавьмааргүй. Яг үнэндээ энэний доор. Яг тэгэхээр энд манипуляц орж иж болох учраас энийг доошо манипуляц хийгээд тэгээд дахиж энэ fair value gap-тэй тавьчихад ийшээ дайрч бас болно. Надад нэг таалагдах гол зүйл нь одоо 9 цаг 16 минут. Би ер нь Нью-Йорк эхлэхээс өмнө эндээс бол гарчмаар байна энэ алжаанаас. Яг тэр Нью-Йорк маань бол эхний 10 минут бол хэцүү, үнэхээр хэцүү. За 20 21 30-аас өмнө л уулна. 22 23 за зарлжаа. Болжээ хүмүүсээ. За харж байгаа хаа. Энэ хараа. Яг энэ сонгож байгаа PD-рээ энэ бол асар чухал хүмүүсээ. Яг хүмүүс PD-рээ сонголтод амар буруу байдаг байхгүй. Одоо нэг fair value-г харчаал тэрийг сонгож энэ ажиллах ёстойг хараа суугаад байдаг. Чинь энэ одоо маш олон fair value-г биш. Би яагаад энийг сонгохгүй вэ? Яагаад энэ fair value-г сонгохгүй вэ? Яагаад энэ fair value-г сонгохгүй вэ? Тэ. Эсвэл яагаад энэ fair value-г сонгохгүй вэ? Энэ fair value-г үүсч болно заяа. Гэтэ энэ бүх fair value-г нь ерөөсөө institutional-тай танил гэсэн үг биш. Учир нь энэ ямар нэгэн ханшид одоо ач холбогдол байхгүй. Ямар нэгэн structure эвдээгүй. Ямар нэгэн тодорхой цагт үүсээгүй. Энэ одоо энэ fair value gap зүгээр энэ price link дотор байгаа fair value gap. Зүгээр одоо зах зээлийнхаа жамсаар үүсэж байгаа fair value gap. Retail арилжаачдын хийж байгаа fair value gap гэж ойлгож болно эднийг. Тэнгүүд иймэрхүү одоо энэ доошоо ингэж эвдэж орж иж. Энэ бол чухал fair value. Яагаад гэвэл бол энэ market shift point байгаа шүү дээ. Энэ low. Тэгэд энэ high тийм үү? Тэгвэл энэ low-ыг энэ high-аас ингэж эвдэж орж ирсэн лаа нахгүй юу? Энэ лаа чинь. Энэ лаа маань өөрөө энэ 8 цаг 42 минутын лаа. Тэнгүүд энэ ингээд зүгээр сэтлээд эвдээд дараагийн лаа нь бол ингээд бүр доошоо яваад тэнгүүд энд бяцхан gap үүсч идэм үү энэ хооронд. Энэ fair value gap ерөөсөө. Тэгээд энэ жижигхэн штэ. Fair value gap нь хэмжээгээр бол энэ бол хэмжээнд энэс жижигхэн байгаа үстэй. Энэ одоо 823 лаанаас 842 лаа. Гэхдээ
энд бид нэг удаа хөндлөлээ, 2 удаа хөндлөлээ, 3 удаа хөндлөлээ, 4 удаа хөндлөлээ. Нэлээд хүчээр реакш авч байна тийм үү. Тэгээд дараагийн лайн болохоор биерээ сэтлээ таагдаж байна. Тэгмэд энэ бас чухал аа. Яг тэгвэл бид нар энд 4 удаа 4-5 удаа ерөөсөө дээш ивдэх гэж чадахгүйсэн нь энэ лайв дэтсэн 851 лайв. Нэгсэндээ тэгмэд энд balance price range үүсэж байгаа гэсэн. Энэ хоёр fair value гэх маань бас нэг жижигхэн те тодорхой хэмжээнд нэг цэвэрхэн биш ч гэсэн огтлолцож чинь тийм үү энд ингээд хоёр fair value гэх маань. Тэг огтлолцлоо дараагийн ла энд үүслээ энэ маань өөрөө fair value гэх боллоо. Унж орж ирлээ. Энэ energy fair value гэх тэр тэ доошо зүгээрээ сэтлээ. Дээр нь хаагдлаа. Бүүм дээшээ buy side delivery. Үнэхээр гайхалтай execution юмсан. Үнэхээр гайхалтай execution. Харж байгаа хаа одоо тэ биднэрт авах хэвээр buy side liquidity байгаа л бол энэ market shift биш. Энэ бол цэвэр manipulation. Энийг бол маш олон тооны одоо structure арилждаг хүмүүс бол эндээс тэ long арилжанд орно. Энэ break of structure бид нар тэ buy side delivery хийж байгаа. Тэгсэн чинь энэ сүүлийн lower low, higher high. Уучлаарай. Higher low, higher high, шин lower low. Эндээс бол уул нь унах хэвээр одоо тэ тэр давын он ярддаг штэ. Эндээс бол одоо ханш маань унах хэвээр энэ ингэ тэ энэ доошо шин lower low гэж. Эндээс бол одоо үргэлжлүүлээ бид нар унах хэвээр. Эндээс маш олон дооны айлж штэ өөртөө short захиалгыг өгнө. Тэр short захиалгыг ашиглаад манай смарт маань эндээс өөртөө long ортрыг энэ PD-рээ ашиглаад филдэж байгаа байхгүй. ICT-ийн ерөөсөл гайхав шиг ерөөсөл тэр хүмүүсээ. Гол нь чамд яг юу болоод байгааг, ханшиж юу болоод байгааг лааныг бүрчлэн унших боломжийг л олгож байгаа. Ерөөсөл retail арилжаа ажилтгүй үйл ажилтдаг. Бидний тэ сурсан уламжлалт, support, resistance, trend line юу гэдэг. Бид нэр ажилтгүй үйл ажилтдаг. Гэхдээ ерөөс тийм биднэрт ийм precision хийж өгдөггүй. Precision буюу одоо ийм оновчтой байдал. Тэ бид нэг тренд лайн ингээл ивдэрсэн. Энд нэг юм тренд лайн ивдэрсэн. Тэ хаанаас орох юм те? Ивдэрсэн цэг дээрээс нь орох юм уу? Буцаж ингэж ирэнгүүт нь орох юм уу? За орлоо гэд стоп лосс хаана тавих юм те? Энэний дээр тавих юм уу? Гэх мэтчлэн одоо маш олон ийм бүдүүн бараг одоо яг хаана юу болох гээд байгааг нь одоо хэлэхэд хэцүү. Ингээл графикийнхаа одоо хөдөлгөөнийг хараад тэндээс арилжаа гэдэг бол ICT маань ICT-ийг арилж байгаа стратеги бол чам ингээд лааныг бүрчлэн чи хаанаас оролтоо гэх юм, хаана гарах юм, яаж гарч болох юм, тэ ямар PD-рээ ашиглах юм, чи хаана орох юм, хаана ингээд ороод ирвэл чи break-even хийх юм. Гэтэ бүгдийг хэлээд өгчдөг байхгүй. Ерөөсөл чанарын хувьд ялгаа нь ерөөсөл тэр хүмүүс юм. Би нэгээрээ юу гэдэг чи одоо ICT-ийн арилжааны стратеги superior тэ retail арилжаас мөнгө их боломжгүй гэж хэлээгүү. Retail арилжааны стратеги ашиглаад амжилттай ажилладаг маш олон тооны арилжаа шүү дээ байгаа. Гэхдээ ICT бол ингээд надад одоо тэ тодорхой байх давуу талыг өгч чаддаг болохоор би одоо ICT-ийг арилжааны стратеги ашиглах дуртай байдаг. За бид нэр intraday high авсан. Тэгээд үргэлжлүүлээд Нью-Йорк маань бол ингээд энэ дэш нэлээд хүчтэй шахаад орж ирж байна. Тэн бол Нью-Йоркийн хайшнаас ханш 9:30 минут. 9:30 минут. За юу вэ? 30 минут гэдэг ч болно. Хэдүүлээ бичлэгийг урт байлгаад яах вэ? Бас амар урт бичлэг болохоор хүмүүсийн нөгөө анхаарал төвлөрөлт бас хэцүү байх шүү байна. Анзаараад байх. Ер нь бичлэгээ дундаас нь хайж яваад байх хандлагатай. Тийм учраас хэдүүлээ 30 минут дотор ингээд багтаагаад аль болох би ерөөс бичлэгээ эдит хийхийг хүсдэггүй. Тэ? Нэг алдаа гаргаад ч юм уу тэр чинь одоо ярьж байгаа зүйл гацч төвдрээд тийм алдаа гаргахыг бол хүсдэггүй учраас өөрийгөө ер нь бол эдит хийх боломж аль болох олгодоггүй. Тийм болохоор эндээс бол хасах зүйл бол байхгүй. Тэгэхээр 30 минут гэдэг бол одоо урт байгаа байх. Ер нь бол та нарын хувьд урт байгаа байх. Гэхдээ одоо тэгээд яг хэвтэ те чухал чанартай зүйл ярьж байгаа аль болох цаг өрөхгүй хичээж байгаа. Гэхдээ бас ингээд ярих зүйл их зарим сэдвүүдээр ярих зүйл их болохоор нэг иймэрхүү цаг маань явчаад байна. Тэгээд нэг арилжаал хийлээ. Тэгээд ямар ч байсан дараагийн бичлэг дээрээ бас аль болох
богинохон гэхдээ ингээд гэс яриад олон арилж хичээнэ. Та бүхэн тэгээд ямар ч гэсэн сувгатаагаа хамт байгаараа Inversion Farewell-ийг хичээлийг үзэрэй. Ягаад ч юм би одоо thumbnail дээр буруу хийсэн юм уу яасан мэдгүй. Inversion Farewell-ийг миний ер нь бол хамгийн чухал гэж бодож байгаа хичээл. Гэхдээ нэг их хүмүүс үзэхгүй байгаа YouTube алгоритм ягаад ч юм тэгж ажиллаад байна. Эсвэл бол хүмүүс дундаас нь гарч яваад ч юм уу ямар нэгэн байдлаар тэр бол нэг тийм амар олон үзэлт авч чадахгүй байгаа. Тэр Inversion Farewell-ийг хүмүүсийг хичээлийг хүмүүсээ үзээрэй. Тэр бол асар чухал хичээл шүү. Одоо энэ бичлэгийг одоо тэр чигт нь ингээд багслаад аваад үзэх юм бол ерөөсөө Inversion Farewell-ийг хичээлийг бид нэг талтчихж байгаа шүү дээ. Balance price range. Тэ ямар Farewell-ийг сонгож авах юм. Ерөөс тэр бүх зүйлийг энд ярьчихж байгаа. Тэгээд хоёрдугаарт заавал хүмүүсээ backtest хийгээрэй. Backtest хийх бол чиний арилжаандаа хөрөнгө оруулах хамгийн одоо сайн зүйл. Ямар ч гүрэн ментор, ямар ч төлбөртэй сургалтаас илүү зүйл. Чи өөрөө backtest хийгээд энэ бүх зүйлийг ингээд ажиглаад тоглуулаад ханшиг ингээд унших гэж оролдоод тэгжээс сурна хүмүүсээ. Хин нэгэн хүн чам ингээд бэлэн будаа өгөөд тийм тэгж одоо амжилттай арилжаач болсон тийм түүх байхгүй. Зөвхөн өөрийнхөө арилжаа, өөрийн оригинал санаа тэр бүх зүйлийг чи ингээд даван туулж ээж энэ бүх одоо цагийг backtest-д зориулж ээж чи амжилтанд хүрнэ. Тийм болохоор заавал хүмүүсээ backtest хийрээ. Backtest хийх бол мэдээж FX Replay бол хамгийн best платформ. Тийм болохоор та нар FX Replay платформ дээр арилжаа хийх хүсчихвэл Apricot гэдэг миний хөнгөлтийн кодыг ашиглаад нийт 15% хөнгөлт хийх боломжтой байгаа шүү хүмүүсээ. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяр та.